Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан цэргийн сургуулийн үеэр энгийн иргэдийн амьдардаг байршлыг бөмбөгцсөн ийм харамсалтай тохиолдол бол болсон байна. 3 дугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын сүнөгч онгоцууд Бочон хотод цэргийн сургууль хийж байх үеэрээ энгийн иргэдийн амьдардаг байсан дүүрэг рүү 8 бөмбөг хаяж, үүний улмаас бол 15 хүн шархтаж, байшин барилга, тэр дотроос сүмийн барилгыг бол онж дэлбэлсэн ийм хэрэг бол гарсан байна. За энэ агаарын цэргийн хүчний галт төмөртэй тэмцэх газрын мэдээлэлд дурснаар 15 хүн шархсны 2-ын нь шарх нь бол хүнд байна гэдгийг онцолж байгаа. За Пончо хот нь бол Сөүлөөс зүүн хойд зүгт 40 км зайд оршдог, хойд Солонгостой хилэлдэг ийм хилийн бүсд байдаг хот юм байна. За тухайн үйл явдлын хувьд бол KF-16 онгоц нь нийтдээ тус бүрдээ 225 кг жинтэй ийм тесрэг бөмбөгийг бол хамтарсан буудлага хийх үеэр буудлагын талбайд одоо гадна унагсан хэрэг болсон юм байна. За энэ бол гол шалтгаан нь бол нисгэгч координата буруу оруулсантай холбоотойгоор бол иргэдийн амьдардаг байршил руу тухайн бөмбөг унсан ийм асуудал болж байна. За их баригчид бол яг тодорхой асуудлын талаар бол мэдхийг одоо оролдож байна. Яг юу болсныг тодорхойлох гэж оролдож байгаа. Тийм учраас бол төр хугацаанд бол сургуультыг зогсоон, гэхдээ бол энэ сургуульд үргэлжлсэн хിവэр байна гэдгийг онцолж байна. За нийтдээ 11 хоногийн хугацаанд тасралтгүй үргэлжлэх сургуульд нь 3 сарын 20 өдөр бол дууснаа гэж үзэж байгаа. За хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй цүмийн занал хийлэлтэй холбоотойгоор тухайн одоо цэргийн сургуультыг явуулж байгаа. За энэ үеэрээ бодит аюул занал, за мөн сүүлийн үеийн зэвсэгт мөргөлдөөн шинээр гарч иж буй аюулгүй байдлын сорилтуудтай хэрхэн одоо тэмцэх, за мөн хойд Солонгосын цэргийн стратеги чадвах, за Оросын одоо цэргийн стратеги чадвахыг одоо тооцоосны үндсэн дээр хамтарсан сургалтыг Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгос улс хийж байгаа юм байна.